За, амар мэндүү. За, амар мэндүү. За. Тавтаа морил сорилтод. За, сайхан үлдэж гинэ үү? Сайхан үлдэж байна уу? Сайхан. Үлжээ сайхан уу? Үлжээ сайхан. Даг даалантай, веро болчтой. За, сайн байцгаана уу үзэгчдээ. Сар шиний тусгай дугаарт байна. Тавтаа морил. Тэгээд турбо механικό видео гоё контент юм байна. Season 1 юм байна. Хамгийн сүүлчийн дугаар. Сар шиний баярын өдрүүдээр ингээд та бүхэндээ хүрж байна. Тэгээд гал морин жилийн энэ гайхалтай дугаартас галтай зөгтөө хэмэртэй нэг хүнийг оруулъя гэж бодоод улсын харцаг ганх хуйгийгаа урьсан байгаа. Тэгээ урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За, баярлалаа. Тэгээд сайхан нэвтрүүлэгтээ орж явахдаа баяртай байна. Энэ удаад бол ганх хуйгийгаа бүхийн дивжээр биш харин жинхэнэ оффроуд ийм бартаатай зам дээр сорих гээд ингээд хоёр бэлэн болчоо зогсож байна. Тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол Ford Bronco-гийн эсрэг Toyota Land Cruiser Prado 250 гэдэг хоёр автомашин бит хоёрын ард бай. Тэгээд энэ хоёроо бит хоёр даалгавар болгон дээрээ ээлжилж сонгоод өөрсдөө сонгоод даалгаврыг хамтдаа гүйцэтгэж тэгээд хамгийн сүүлд нь ялагч нь тодорхойлно. За эхний даалгавар бол ийм байна. Одоо яг энд харагдаж байгаа энэчнээс тийш нэг ойролцоогоор нэг 700 орчим метр байгаа. Тэгээд энэ зам дээр хоёлаа drag race буюу шууд шулуун зам дээр уралдан. Тэгээд баринд хамгийн түрүүлж орснол мэдээж ялагч болно. Харин машины сонголтын хувьд бол эхний сорилт дээр сонгохдоо хоёлаа гар барилдаад ялагч нь шууд машинаа сонгочих. Тэгээд барилдан гэвэл одоо ич сонгочих юм шиг харагдаж байна. Би ч одоо нэлээд итгэлгүй байгаа дээ. Тэгээд гар барилтчих дөө. Тэгээд жоохон зөөлхөн үзээрэй гэдэг байхгүй. Баруун нарыг үзэх зөөнөр өсгөө. Яа. Миний одоо энэ бас нэг жоохон бэртэлтэй л байгаа. За яах вэ? Тэгвэл бэртэлтэй тэр үзнэ. Баруун тань үзнэ. За элтэр үтсэн яах вэ? Төвжилт гээгүй шүү. Инээж байгаа л навыг дарах гэдэг. Шууд явчаа. За. Шүү. Тэгтээ амар шүү. Бас гайгүй тийчж байна. Гар марыг бол таслахж штэ. Бабагс явуулж ирэх гэхгүй. За сонголт чинийх эхний сорилтынх. За би одоо аль машин сонгох вэ? Эхний сорилт drag race дээр чам сонголт Bronco байна. Ford Bronco Badland завар. Bronco сонгочтой. Олны харцыг булаасан. За би тэгвэл олны хүндэтгэлийг хайрыг хүлээсэн Paradox авъя да. Тэгээ энэ сорилт дээр яасан нь дараагийн сорилтын машиныг сонгоно гэсэн. За. Тэгэл явчихна гэсэн. За эхлэх үү? За тэгээ эхлэе. Эхний сорилтанд амжилт. За. Go. За машинтайгаа Bronco-той танилцсан биз дээ. Одоо л бэлэн биз дээ. Ер нь танилцах шаардлага алгаа. За өсрлөө шүү. Тэр гоцорчлоо шүү. За одоо хөө гүйцэцэл урд явж ин дайж. Араас нэхэд ирлээ. Гүйцэгдлээ. Тул гიშгээд байхад барахгүй шүү. Яа.
Би төрүүлсэн байх шүү. Яасан? Барсангүй шүү зэлэг гэж. Ул гიშгээд байхад гүцэгдчихсэн шүү дээ. Барсангүй дээ. За эхний сорилтын ялагч үнэн зоригт харцаг байна. Ялагч боллоо. За баяр хүргэе. Эхний даваагаа авлаа. За нэг давлаа ямар ч байсан. Ямар ч бас нэг давлаа. За яг дараагийн даваан дээр үзнэ. За одоо ингээд хоёр дахь сорил руу явъя да. За хоёр дахь сорилын үлээ. Хоёр дахь сорил хурд хүч гэхээс илүү уран жолоодлого. Уран юм дээр л одоо би яс асууж байх та. Тэгтээс үдэн штэ. За ямар ч байсан одоо эхний даваагаад авцсан юм чи авчиртай хаад гэж бодож штэ. Одоо л ингээд тавираад нэг өөртөө итгэлтэй нэг гойлцдаг штэ. Уул нараас ч бас эмээгээд исэн чи үзээд юм байна тий. Тулсан чи би ч одоо багадаа таныг зурагтаар харж ирсэн. Хөдөө мал хариулж ирэл нөгөө ямар хинүүлээ нэг ширүүн бууч тэнцээ үздэг байсан штэ. Тэгээд тэр зурагтны заанаас ер нь ширүүн дөрвөн царайтай тулаа артсан чи бас гайгүй штэ. Тийм штэ би ч ер нь тийм ширүүн дөрвөн байхгүй шүү. Тийм бол таны царай мөрөө бол ер нь тийм яг хийвэрээ шүү. Яагаад ингэ хөшөхгүй нь юу хэрэглээ те. Урлаг хийх хүмүүсээс нууц юм байгаа шүү. Чингис премиум пилснер амсангал. За ингээд инхүү сорилт наадмын маань хоёрын даваа инхүү эхэлж байна. Хоёр дахь сорилт. Энэ бол уран жолоодлого шалгана. Тэгээд энд харагдаж байгаа 6 конусыг машинтайгаа ухарч сүлжиж явна. Тэгээд 1 конус унгаах юм бол 10 секундын торгуултай. За тэгээд мэдээч хэрэг чивт хоёрын хамгийн богино хугацаанд энэ конуснуудыг сүлжиж, тойрч, ухарч дуусгасан нь ялагч болно л гэсэн үг. За тэгээд эхний сорилтын ялагчийн ус учраас энэ сорилтод одоо дахиад өөрийнхөө машиныг сонгох юм тий. Дахиад Бронкого авч болно. Эсвэл бол Прадог бас сонгож болно. Сонголт чиний гарт. Яг уу Прадог авчт юм. Бас тэ яг жолоодлого шалгасан юм дээр барьж сурсан эвтэйхэн Toyota-го сонгомоор байгаа юм зү. Гэхдээ одоо бас таны бас юунд нэг машин болоод сайн хожигч шүү гэдгийг шалгая. Зүг наач зүг шүү. За одоо окей. За ямар байна. Эхний даан дээр ялагдчихлаа шүү. Одоо ч жинхэнэ толмолоо тааруулж хагаад бүх гориг тааруулж хагаад яс үзнэ. Яа. Соромгоод өрчих шүү. Өдөр за шүргч үү. Болцсон те. Дажиг баха. Сая айгу дажиг явчих шиг боллоо шүү. 30 секунд гэж шүү дээ. 30 секунд те. Оо, дажиг юм байна те. 30. Би ч одоо амьдрал дээр одоо барилдахтаа ч ухарч үзээгүй шүү дээ. Дандаа л урагшаа юу те. Дандаа урагшаа дээ. Сайн урагшаа амар явж байгаа. Тий, урагшаа зүгээр нөх хоцорсон мөртлөө нөхөө л амар орж ирсэн шүү дээ. За амжилтсэ. За одоо үтэн дээ. За. Юу болчихв?
Авалсан үстэй. Тэн дээр алдчихлаа шүү. За. Ирж байна. Ухар чаддаг маа харна гэд. Юу болч баха? За дүү гарлаа 40 секунд гинэ. Ухар чаддаг маа нэг. Ухар Сая тэд нэгийг мөрөх гээд буцаад маневр авсан уу? Тэгээ цаг алдчихлаа шүү дээ. Тэрнээс уул нь бол яг ингээд ухралтын явдал бол айгүй жиг уул найтайхан явлаа шүү дээ. Тэнд нэг галцчихлаа. Угаасаа би ухар чаддаг юм л та. Ухарч үзээг л дээ. Дандаа давшдаг юм чи дээ. За би ч их ухарч исэн юм болохоор туршлагаар лавлаа. 10 секунд гэж бас амар хол зөрөө шүү. Ятсан 2 секунд 2 секунд мөкөндөөсөн боллоо. 3 секунд секундээс би уусаа хожигдсон гэж мэдчихсэн. Дараагийн сорилт руу явах уу да. За тэгээ. Онооны харьцаа 1-1 болсон. Тэгээд дараагийн сорилт дээр бас нэлээд шийдвэрлэх юм болох нь байна. Тэгээд юу хүлээж байгааг очиод харъя да. За тэгээ. За ингээд 3-ын даваан дээр 5-5 морил үнэн зэрэгт гарцсан юм байна. За энэ удаад бол жинхэнэ нөгөө нэг даваа гэдэг утгатайгаа нэлээ ойролцоо сорилт байгаа. Тэгээд яах вэ гэхлээр за эндээс хараг тэр доороос хоёул энэ конус хүртэл өксүр зам дээр өгснө. За тэгээд өксөж гарч ирээд бариан дээрээ зогсонгуутлаа тэнд харагдаж байгаа тус бүр энэ ойролцоогоор нэг 15-аас 20 кг орчим илс байгаа. Шуудаатай илс. Тэр хоёрыг хоёр гартаа авч барьж агаад тэр тийшээ гүйж очиж жинхэнэ сүүлийн бариан дээр очих гэсэн. За. Тэгээд энэ дээр бол нэлээ бас биеийн хүч бяр тэнхээ тэсвэр тэ хурд тухайл самбаа бүхэл юм одоо гарах нь дээ. Надад нэлцөөгч яхаа. Өөд өгсгөл. Хэцүү байна да. За тэгээд энэ дээр өмнөх сорил дээр би ялсан учраас би одоо машинаа сонгоно. Харин тий. Тэгээд би шууд Бронког сонголоо. За би ч яах вэ тэгээд таятаг авъя дөө. Таятаг авах нь. Тэгээд хоёлоо энэ хоёр чи хоёлоо адилхан юм өвлийн дугуйтай. Тэгэхээр одоо энэ ч өстө машины жоох ялгаа нэх гарахгүй байх гэж би зүгээр таамаглаж ин гайгүй хөө. За, амжилт хүсье. За, би дээр хүлээжээ. Тэр бариан дээр хүлээжээ. За, тэгээд яах. Оо, ч ямар хурдан гараад ирвэ. Ийш шүү. Явахгүй нөө. За, боссоо. За. За, хурд. Авш. За. За, ярад яхалтай. Бэчи. Хөө ямар хурдан гэдэж та. Цак. Яа. Энэ хооронд урд байсан. Амар хурдан гараад ирлээ. Тэгтээ машин жоо. Буруу тагт хэрэгвчлээ. Тэв. Юун дээр алдчихв. Үгүй тэр нэг эрэхтэй үгүй. Тэр яг эргэлтэн дээр доороос эхлэхэд. Эхлэхэд үү? Тэг эхлээ шууд арахаар чи ийшээ гуулгаад. Гүчтэй. Тэгин. За хэдэн секунд болсон бэ? 45. Энэ орон тачиглаач зүгээр. Ер нь юм гүйлтэй бэлтгэл хийдэг үү? Хурдны бэлтгэл хийн. Тийм нэг богино зайны хурдны тэгсэлтийн бэлтгэл хийн. Тэгээд бас кросс хийгээд идэх болохоор. Энд ч яах. Тэр доороос л өгч хэцүү. Амар юу юм бэ? За. За одоо миний ээлж. За одоо таны ээлж. Таныг одоо харъя. Харъя гэдэг.
За буруу гарлаа та. За яах. За буцаак юм бэ шууд чигээр уснаа. Оцтоо. За яваа. За яваа. Барьцаа буруу. Та яачваа? Харахгүй нас байна те. Нас яг энэ дээр гарч ирж байна. Тэн дээр алдсан чи баярлах нь чааш. Тэгээ чи би сая шуудаага алдаад унагсан чи яг туслах гэснээ гинт өөнөр өрсөлж байгаа шиг гэдэг санаад байсан те. Харин би шууд ингэж аваад өгчихсэн. Болчлоо бас. Чи өрсөлтөө үуч. 27. Yes. Яа, за баяр үргээ. Энэ дээр та доор хэр вэ? Доороос би сая буруу тактиктэй гарлаа. Яг эргэлэн дээр өндөр хаацтай ороод айгүй их шарваад. Тэр яг доороос хөдлөхөд нэг эргэлзээ уус. Тэн дээр харин шарвж байгаа хөх. Тэн дээр би зөөлхөө хаацтайгаар авчихсан. Тэр чинь яг зүв байна. Тийм үү? Тий, би айгүй огцом өндөр хаацтай. Би бүр барианаас өндөр хаацтай явсаар хагаад яг тэр эргэлэн дээр шарваад хүч алдчих. Цаг алдчих. Тэгэл ер нь хоцролтын ихний шалгаан тэнд байлаа. За. За. Ингээд дараагийн сорилт дээр ирсэн байна. Тэгээд сар шинийн тусгай дугаар гэдэг утгаараа урд өмнөх дугаарууд дээр огт орж байгаагүй сорилт буюу битэрийн ард байгаа энэ сайхан аргамаг хөлгүүдийг хоёлоо унаад 800 м-ийн зайд уралднаа. Мөрөн дээр бол одоо би бас багтаас мөр өнжсэн тэгээд босч байгаа. Яаж чи. Тэгээд ямар мөр сонгосон юм. Харин одоо морьдууд маань битэрт ямар морь хуваарлж өгсөн байгаа. Битэр ерөөсөө унж үзээг байгаа. Одоо тэгээд шууд унж үзээл тийшээ явхад нь би бол морь унаагүй их удсан. Тэгээд битэрээс бас тийм ялангуяа надаас бити тийм их юм хүлээгээрээ манайхаа тэгээд дунд нь унж монох үедээ бурхан байна. Тэгээд морь уналгүй удснаас гадна би бол ерөөсөө анх удаага яг уралдаж үзэх чинь. Ер нь яг үнийг хэлэхэд. Чи ер нь ингэж баг магтай уралдаж муралж ирсэн үү? Би уралж ирсэн. Багтаа уралж ийл тэгээд 1-2 жил уралдаад тэгээд бүхс хүнд бүхстэйгэл хасагдсан. За тэгвэл наадад бас те хурдан бэр унжсэн байхад биш одоо тэгээд ширүүхэн л өрсөлдөгчтэй би үзэж байгаа юм байна да. За эхлэхөө. За тэгье. За. Жингийн ялгаа байна те. Тэгвэл хаа. За амжилт. За. Гал морин жилийн өвлийн уралдааны ялагчаар үнэн зэрэгт харцах ан хоёрыг маань ийхүү ялагч боллоо.
За ингээд дөрөв дэх сорилтын маань ялагч тодорлоо, би ялагдлаа. Тэгээд 3-1-ийн харьцаатаагаар илт илүүрэх гэж одоо best of 3 гэж ярьдаг те. Дөрөвж 3 ясна нь ялагч болох журмаар ингээд ялагч тодорлоо. Баяр хүргэе. За баярлалаа. За ингээд сүүлийн зогсоол дээр ирлээ. Тинчээ байгаа гоё шар харгаар дайлаа гэж бодож байна. Энэ манай хэвтрүүлгийн маань ерхий веддэгч Чингис шар харгаар байгаа. За баярлалаа. За ялтын дараа ч юм уу те эсвэл бол нэг юм их ажлын дараа яг сайхан амсгийгээд нэг шар харгаар задлах амсах мөч гоё яадаг да те. Энэ ерөөсөө энэ чимээл ерөөсөө ингээд ядаргаад бүк гэж байхгүй болдог гэж байна. Тэгээ Чингис шар харгаар чинь ингээд шин савлгаатай болцсон юм билээ. За санжир энэ ам цангав. бүр бага байхад л миний хар бага байхад яг ийм реклам явуулдаг гэсэн тийм. Та ч одоо тэр үед бас ийм өрөөлөөс байна. За баг нэрээ тийм баг шүү. За тэгээд бас манай өнөөдрийн дугаарыг дэмжиж хамтран ажиллаж оролцсон лиг даатгалын хамт олонд бас баярлалаа гэж хэлмээр. Өмнөх дугаарууд бас дэмжиж оролцсон. Тэгээд мөн одоо энэ манай хоёр MSM-ийн хамт олондоос баярлалаа гэж хэлээ. Ford Bronco бас явуулж өгсөн, илгээж өгсөн байгаа даа. Тэгээд энэ сайхан хөлийг авахыг хүсвэл MSM дээр очиод бас үзэж сонирхож болно. Тэгээд анзаарвал бас энэ хоёр машины дугаар дээр XM гэж бичсэн байна. Зарим хүмүүс асуугаад байгаа. Энэ ямар учиртай вэ гэхээр XM гэдэг 15 жилийн түүхтэй дэлхийн топ 3-т ордог брокер байгаа. Тэгээд эднийх ч одоо амар гоё урамшуул зарлцсан, хамгийн өндөр урамшууллыг зарлцсан. Тэгээд хамгийн гол нь үнэгүй сургалтууд амар их хийдэг. Ямар нэгэн шимтгэлгүй ийм гоё юм байна. Тэгээд сонирхож байгаа хүмүүс ахын бол энэ доорх линкээр бас энэ description дээр линк оруулчих юм билээ. Ороод сонирхоод үзээрэй. Үргэлжлүүлээд мөн манай Turbo Mongolia гэдэг. Одоо яг манай контентын нэр чинь Turbo шүү дээ. Тэнгүү Turbo Mongolia гэдэг маш гоё аппликейшн гарч байгаа. Тэгээд энэ аппликейшн дээр болохоор ерөөсөө машинаа ингээд зарахыг хүсэж байгаа, машин ингээд сонирхож байгаа хүмүүс бол заавал хандаж үзэж орж үзэх хэрэгтэй аппликейшн юм байлээ. Учир нь гэх юм бол хамгийн гол нь маш баталгаатай. Тэгээд нэгдсэн ийм машины зах ерөөсө гар утсан дотор байрчиж байгаа гэсэн үг. Тэгэл тийшээ ороод сонирхож байгаа машинаа хайж үзээл. Тэгээд зөвхөн нөгөө нэг явсан километр гэдэг ч юм уу те үзүүлэлт үзэхээс гадна бусад мэдээллүүдийг авч болох юм л одоо торгуул гэдэг ч юм уу те тэрхүү мэдээллүүдийг бас сонирхдаг штэ нэг машин авахгүй л гэсэн чинь энэ ер нь торгуултай байсан болов ер нь онцлогоонд орсон болов өмнөх эзэмшигч нь яасан бол ийсэн бол гэж бусад мэдээллүүдийг авах гэдэг чинь тэнгүүд бүх мэдээллүүд нь байж байгаа юм билэ нэг дор ойж байгаа тийм бил Turbo Mongolia гэдэг аппликейшнийг татаад үзээрэй машин авахар сонирхож байгаа машин хайж байгаа магадгүй одоо сар шин болж чинь те сар шинээр гоё ингээд шинэ машин авахыг хүсэж байгаа хүмүүс бол Turbo Mongolia аппликейшнийг татаад аваад сонирхоод үзээрэй. Заавал үзэх аппликейшн шүү. За тэгээд Turbo Mongolia Turbo контентын маань эхний сизон маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд хамгийн гол нь биднийг дэмждэг, үргэлж үзэж урам хайрладаг, шүүмжлэлтэй комментуудаар бас ташуур өгдөг те дэмжиж гой үгсийг илгээдэг, үздэг бүх үзэгч нартаа маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд та бүхэн маань үргэлж сайхан ингэ дэмжиж байх юм бол магадгүй сизон 2 маань шинэ өнгө төрхтэйгээр, шинэ зүйлстэйгээр, шинэ зочдтойгоор магадгүй шинэ хөтлөгчтэйгээр ч ирэхийг үгүйсэхгүй шүү. Тэгээд гал морин жил гарч байгаа энэ сайхан цаг үед маань сизон 1-ийн маань хамгийн ихний дугаар өндөрлөж байна. Тэгээд үзэж байгаа бүх хүмүүстээ ирж буй гал морин жилд нь эдгээрээ их амгалан төрлөөрөө төвшин сайхан эрүүлийн маш сайхан жил та бүхний байх болтугай гэдэг ерөөлийг өөд нь өргөн дэвшүүлж байна. Бид хоёрын зүгээс.